Тэнгэрийн долоон бурхан од болон Баян дээр хайрхны тахилга энэ сарын 30, 31-нд болно. Тухайлбал энэ сарын 30-ны оройн 19 цагаас долоон бурхан одны тахилга эхлэх бол 31-ний өглөөн 6 цагаас Баян дээр хайрхны тахилга эхлэх юм. Баян дээр хайрхны тахилгад оролцох сүсэгтэн олон тахилгад эрэхтэй махан бүтээгдэхүүн идэхгүй байхыг зөвлөж байна. Тэргүүтэн тэгээд сав шим мэдээж одоо бид нар уул хайрхан орон нутгаа дахиж байгаа. Сүсэгтэн олон маань та бүхэн бас өглөөдөр аваанд бас идэвхтэй оролцоорой. За мөн тэгээд аваанд ирэхдээ өглөө ирэхдээ бас мах идэхгүйгээр ирвэл бас зөвөр өдөг байгаа шүү. За мах идэх юм бол бас тухайн ус маань бас бузарчих гэдэг гэж үздэг юм байгаа шүү. За тэгэхээр тэгээд долоон бурхан оддоо өргөх өөрсдийн одоо сүв одоо идэ будаа тэргүүтнээ бол авчрах хэрэгтэй. За тэгээ өглөө нь бас аваанд ирэхдээ бол бас аваанд өргөх сүв одоо идэ будаа дээр бас авчрах хэрэгтэй. За тэгээ тэн дээр бас нэг ихээр авчираад бас аваа эднэ бохирдуулаад байж болохгүй байх өөрсдийнхөө хийх хэмжээнд за мөн цай чанаад цайныхаа дээж эдрийг авчирч болно. Тэгэхээр баг зэргийн хэмжээтэйгээр тэгээд өөрсдийн одоо ажил үйлсээ даатгах за тэгээ мөн одоо энэ жилийн одоо ганц удаагүй байх гэх мэтлэн одоо янз бүрийн халдвар өвчин гэдэг байхгүй байхын тулд өөрсдийн мөн ажил үйлсээ бүтээхийн тулд эрсдэл залбирчдод Тэнгэрийн долоон бурхан од дахих болон одоо заваа тавих ёслолтой бас оролцоорой гэж уриалж байна. Баян дээр хайрх дахны ёслол маань бол дөрвөн ширнээ амлам маань ярьлаа. Тэгэхээр бол та бүгд маань лус гэдэг зүйлийг бас сайн ойлгох хэрэгтэй. Лус савдаг гэдэг зүйл бол байдаг. Биднэрт бол байнгын одоо цаг үргэлжид одоо хорлын зүйлийг үзүүлж идэг. Ийм одоо зарим нь одоо 8 лус аймаг байдаг. Тийм учраас бол энэ лус аймаг маань бол бид нэг одоо гариг хэрэгсийн иргэшэл, байгалийн иргэшэлд одоо хүмүүний бие амьдардаг. Тийм учраас бол байгалийн лус авдагтайгаа одоо эв зүйтэй харилцах энэ зан үйлийн үүднээс бол аваа таглах зан үйл бол гол одоо энэс нь бол оршдог юм аа. Ер нь бол 2011 оноос хойш засаг даргын одоо зархимж гараад төрийн тахилгат болгосон. Орон нутгийн тахилгат хайрхан болгоод тусдаа одоо сүн шиг эднээс нь болохоор Монгол газрын одоо олон нэртэй уул овоонуудын одоо гол мөрний гэх мэтлэн одоо тэр шороо адистедтэй одоо газруудын одоо бүх зүйлийг одоо авчир сүн шинд нь хийгээд ингээд одоо бол орон нутгийн тахилгатай болоод бол нэлээд одоо олон жил болж байна. Тэгээ Орхон аймгийн сүм хийдүүд одоо бүгдээрээ одоо хамтран Баян дээр хайрхнаа гол одоо ноён хайрхнаа дахидаг уламжил тогтоод одоо их олон жил болж байна. Энэ цааш нь ерөнхийд бол улам дэлгэр болж улам сайхан дахих ёстой гэж ингэж бодтой. Тэгээ энэ дээр энэ жилийн хувьд бол сүм хийдүүд маань одоо ярилцаад Оцор өрөн бүжиг гэж одоо 9 дугаар богд манай одоо Монголын 9 дугаар богд Жавзан дам бүтгэгдийн одоо гарын жуд дамжлагын одоо өөрийн номыг одоо Монгол лам нарт болон монголчуудад нийт одоо сүтгэн олон дамжуулах ийм үүргийг хүлээсэн Оцор өрөн бүжиг гэдэг одоо багшийг бол залан Баян дээр хайрхныхаа өмнө долоон бурхан одоо дахихаас өмнө намхай гождын ван буюу одоо ханд хаждын одоо нийтийн ван хийгээд эрхийг одоо айлтгуулахаар ингэж залсан байж байгаа. Баян дээр хайрхныг хамгаалтад авах шийдвэр 1998 онд тухайн үеийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлагдж байсан. Улмаар 2011 онд зуны ихэнх сар бүр дахиж байхаар засаг даргын захирамж гарч байжээ. Энэ жил 11 дахь жилдээ дээрх тахилга болох гэж байгаа. Энэ цааш нь ерөнхийд бол улам дэлгэр болж улам сайхан дахих ёстой гэж ингэж бодтой.